Энэ видеогоор бид нар R-ын үндсэн ойлголтуудын талаар дахин нэг ярилцсан. Мөн дээр нь өмнө нь үздсэн зүйлс дээр нэмээд зарим нэг ялгаатай нэмэлт ойлголтуудыг авч үзье. Тэгэхээр R бол векторуудыг маш өргөн ашигладаг учраас эхлээд бид нар вектор тэр атомик вектор гэдэг ойлголтын талаар ярилцсан. Атомик вектор гэдэг нь бол векторын бүх гишүүд нь адилхан төрөлтэй энэ векторыг бол атомик вектор гэж нэрлэж байгаа. Жишээлбэл бүгдээрээ x гэдэг векторт 1-ээс 10 хүртэлх тоог оноож өгье. За x-ийг харъя. За x векторын гишүүд нь нэрүүдтэй байж болно. За тэгвэл энийг -x тэнцүү letters 1-ээс 10 гэдэг. Ингээд заах гэж. Тэгвэл одоо x-ийг хэвлүүлэх юм бол энэ дээр нь нэрүүд нь доор нь тухайн векторын гишүүд байна гэсэн. Тэгэд R нь векторыг индекслэдэг. Индекслэхдээ зөвхөн нэгээс эхэлж индекслэдэг. Зарим программын хэлүүд бол тгээс эхэлж, жишээ нь Python бол тгээс эхэлж индекслэдэг бол R бол нэгээс эхэлж индекслэдэг байна. За класс гэдэг функцээр бид нар тухайн өвдлийн ямар төрөлтэй байгааг харж болно. За жишээлбэл класс x гэх юм бол x нь integer төрлийн утгуудыг агуулж байна гэсэн үг. Integer гэдэг нь бол бүхэл тоон утгууд байна гэсэн үг. За тэгэд векторыг бид нэр дид хэсгүүдэд хувааж болдог. Тухайн дид хэсгүүдийг бол жишээлбэл x нь за y гэдэг нэг векторыг тэнцүү x-ийн за 1-ээс 4 хүрч. За тэгээ y-ийг хэвлүүл 1-ээс 4-р индексийн хоорондох утгуудыг y-ээр татгалж. За эсвэл z гэдэг энэ хувьсагчид x-ийн за энэ дээр нэрээр нь оноож өгч болно. Бүгдээрээ c гэдэг нь бол бид нэр векторыг зарлж өгөх ашигладаг функц байна. За a гэсэн нэртэй, b гэсэн нэртэй, c гэсэн нэртэй энэ утгуудыг z-д хадгална гэсэн үг. a b c руу хадгалагдлаа гэсэн үг. Z-ийн хувьд. Нэрэн дээр тодруулж хэлэх нь бол нэрүүд бол заавал ялгаатай байх албагүй. За жишээлбэл юу гэсэн үг вэ гэхээр names z тэнцүү c вектор a b гэж заах гэж байна. Тэгээд z-ийг хэвлүүлэх юм бол эхний хоёр нь бол адилхан нэртэйгээр хадгалчихна. Энэ нь бол R-д ямар нэгэн алдаа авах юм шалтгаан болдоггүй. За энэ z-ийн утгуудын нэрэнд a гэсэн нэр бол давтагдсан байгаа гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгвэл R дээр ямар нэгэн өвөгдөлд давтагдсан зүйл байна уу гэдгийг шалгадаг функц байгаа. Энэ болохоор any duplicated names z ингээд заах юм бол 2 гэж. Энэ 2 дугаарх элемент нь нэр нь бол давтагдсан байна гэдгийг харуулж байгаа гэсэн үг. За хэрвээ y-ийн давтагдсан нэртэй зүйл байна уу гэдгийг шалгаад өгдөрөө any duplicated names y ингээд заах хөт t гэж. Энэ бол давтагдсан зүйл байхгүй байна гэдгийг t гэсэн харуулна гэсэн. Хэрвээ энэ ямар нэгэн дупликат давтагдсан зүйл байна уу гэдгийг шалгахад t-г гарвал давтагдсан зүйл байхгүй. Харин тгээс ялгаатай өөр тоо байвал энэ 2 дугаарх индекстэй элементийн нэр давтагдсан байна. Жишээлбэл энэ нэр нь давтагдсан байна гэдгийг харуулна гэсэн үг. Одоо эсвэл any duplicated y дээр t гэсэн үг. Тэгвэл энэ y гэдэг энэ векторын энэ утгуудад давтагдсан утга байна уу гэдгийг шалгахад энд t гэсэн хариу өгч. Энэ бол давтагдсан тоо байхгүй байна гэдгийг харуулж байгаа. За дээр нэмэд хэлэхэд R-ын хувьд бүхэл тоо болон тоон өвдлийн хувьд ялгаатай байдаг. За жишээлбэл класс 1.5 энэ болохоор тоон өвдөл гэсэн. Класс нэг энэ бол тоон өвдөл. За тэгвэл класс 1 энэ бол бүхэл тоо гэсэн. Энэ дээр бол бүхэл тоон өвдөл энэ numeric гэдэг энэ тоон өвдөл хоёр юугаар ялгаатай гэдгийг тайлбарлая. За integer гэдэг бол юу гэхээр бүхэл тоо. Стандарт бүхэл тоонууд гэсэн. 1 2 3 4 гэх мэтчлэн. Харин numeric гэдэг бол ямар нэгэн ийм оронгийн наривчлал байхгүй тоон өвдлийг одоо хэлдэг гэсэн үг. Тэгээд сая энэ 1
Эсвэл 1L гэж бичсэн хоёр. Юугаараа ялгараад өгөгдлийн төрлийг өөрөөр нэг нь интижер, нэг нь том өгөгдөл гэж авч үзэж байна гэхээр R дээр бүхэл тоог дан ганц бүхэл тоог бол ард нь ээлтэй бичдэг гэж байна. Класс 2 гэх юм бол энэ numeric гэсэн. Харин класс 2 L гэх юм бол том L шүү дээ. Ингэвэл бүхэл тоо болно гэсэн. Харин класс X энэ бол integer гэсэн. Нэгээс 4-ээс 10 хүртэлх тоонуудын чагсаасан. Энэ бүхэл тоо дараалал гэсэн. За тэгээд R-ийн хувьд бол бүхэл тооны хязгаартай. Хамгийн дээдлийн хамгийн их бүхэл тоо юу вэ гэдгийг бүгдээ яаж мэдэх вэ гэхээр машин доллар бид нэр энэ машин гэдэг энэгээр одоо лимитүүдийг мэдэж болно. За жишээл integer max тэгвэл энэ тоо. Энэ бол хамгийн том бүхэл тоо гэсэн. Барагцаалж үзье бүгдээрээ. Жишээлбэл энэ нь бол 2-ын 31 зэрэгтээс 1-ийг хассантай тэнцүү ийм бүхэл тоо. Жишээ доллар integer max. Энэ бол яг тэнцүү юу гэдгийг шалгалаа. Тэгвэл энэ дээр үнэн гэж. За хэр том тоо юм бэ гэдгийг бүгдээр одоо дахиад шалгая гэвэл жишээлбэл round гэдэг функцийг ашиглаж байна. Round гэдэг нь ойролцоогоор хамгийн их бүхлийг авна гэсэн үг. Цэг машин доллар integer max-ыг за сая тоогоор 10-ын 6 зэрэгт. За эсвэл 10-ын ингээ аваач бол тэ. Ингээ аваад үзвэл ойролцоогоор 2.1 тэрбум гэсэн хамгийн дээдлийн бүхэл тоог бол бид нэр R дээр үүж чадна гэсэн. За нарийн яриул 215 тэрбум гэж ойлгож болохоор тийм. Тэгэд энэ нь бол маш том тоо байна. 215 тэрбум гэдэг ийм тоо шүү дээ. Гэхдээ энэ хүний геномтой харьцуулахад бол ойролцоогоор 1 тэрбумаар бага тоо гэсэн үг. Тэгвэл хүний геном бол 3.2 тэрбум байдаг гэсэн. Тэгэхээр хүний геномын project дээр ажиллаж байгаа R дээр ажиллаж байгаа тохиолдолд бид нэр vector-ыг ашиглахад бол төвөгтэй болно гэсэн. За тэгэхээр хамгийн том integer буюу бүхэл тоо нь хүний геномын нуклеотидын тооноос цөөхөн байна гэсэн. Тэгвэл одоо хүний геномын анализ хийж байгаа тохиолдолд vector-ыг буюу бүхэл тоон vector-ыг бид нэр ашиглаж чадахгүй юм л да. Тэгвэл яаж одоо үүнийг давах вэ гэж асуудал. Энэ асуудлыг давахдаа яах вэ гэхээр as numeric жишээлбэл 1L энэ бол numeric байна гэсэн. Одоо жишээлбэл энэ нэг үдээрээ T equal as numeric гэж. За T-ийн type-ийг үзье. Class T. Энэ бол тоо. Жишээлбэл одоо шалгаад үзье. Class 1L. Энэ бол integer шүү дээ. Энэ бол бүхэл тоог numeric болгож буюу тоон утга болгож хөрвүүлдэг ийм функц аа. As numeric. Одоо дараагийн хэсэг буюу матрицын талаар ярилцъя. Бид нар матрицыг зарлж өгөхдөө за энэ сум байж болно. Эсвэл тэнцүү байж болно. За matrix. Магадгүй 1-ээс 12 ч гэх юм тоонуудыг n column гэдгээр бол багны тоог зааж өгнө. За 4 гэж заах гэж. Ингээд enter дарчих юм бол матриц зарлагдчихлаа гэсэн. Тэгээ x-ийг заавал 4 багантайгаар зарлж өгч гэсэн. За бид нэр эсвэл бүтнээр нь одоо ингэж зарлж өгч болно. n row. За энэ дээр нь 3 гэдэг юм. Ингээд заавал бидний сайн яг үүсгэсэн матриц үүслэе гэсэн үг. За хэрвээ 11 гэх ингэвэл энэ дээр алдаа заах хэрэгтэй. Алдаа нь энэ бидний өгж байгаа тоо одоо утгууд маань 4 багантай 3 мөртэй матриц болох боломжгүй байна гэсэн үг. Бидний матриц энэ байна. Тэгвэл энэ матрицын хувьд багны нэртэй байж болно. Эсвэл мөрүүд бас нэртэй байж болно. За жишээлбэл үүний x тэнцүү эхлээд letters гэж 1-ээс 3 comments x тэнцүү
плюс 1-ээс 4 гэдэг. Ингээд заах гэж. За одоо x-ийг хэвлүүлэх юм бол бид энэ хавьд нэрүүдээ өгсөн байна гэсэн. A B C D эсвэл A B C. За эсвэл энэ нэрүүдийг letters биш тусгай өөр утгууд өгье л доо бүгдээрээ C гэдэг функцээр өгнө. За энэ дээр нэгдүгээр мөрийн нэрийг авчих. First, second, third гэдэг. Call name тэгвэл энэ дээр fourth гэдэг. За ингэснээр бид нэр x-ийг одоо хэвлүүлэх юм бол нэрүүдийг өөрчилсөн байж. За тэгвэл энэ дээр яаж яг тодорхой нэрүүдийг өвдөлтөө одоо нэр өгөхдөө бол энийг ашиглана гэсэн үг. За бид нэр тэгээд матрицын хэмжээс гэж дугана. Тэгвэл хэмжээсийг яаж мэдэх вэ гэвэл dim гэдэг функц ашиглаж байна. X гэдэг оронд матрицын нэр байгаа шүү дээ. 3-ыг харьцах нь 4 гэсэн хэмжээст. Тэгвэл 3 мөртэй 4 багантай гэсэн үг. R дээр одоо энэ матрицын хэмжээсийн тухай ярих юм бол эхлээд заавал мөрийн тоо гэсэн үг. Эсвэл тус нь n row x эсвэл n call x. X-ийн оронд бол тухайн өөрийн чинь матриц байна гэсэн үг шүү дээ. Бид нэр өмнө нь векторыг бол дид хэсгүүдэд хувааж болно гэж ярилцсан. Тэгвэл матрицыг бас дид матрицуудад хувааж болно. Жишээлбэл энэ x матрицын эхний хоёр мөрийг y гэдэг матриц болгож хадгалъя. Жишээлбэл y тэнцвүү x. За энэ дид хэсгүүд гэхээр матриц дээр хоёр хэмжээстэй байгаа. Нэгдүгээр хэмжээс бол заавал мөрийг зааждаг. Хоёрдугаар хэмжээс нь бол багныг заана гэсэн. Тэгвэл бид нэр эхний хоёр мөрийг учраас 1 болон 2 дугаар индекстэй мөрийг бүтнээр нь гэвэл одоо энэ дээр ямар ч тоо тавихгүйгээр ингээд enter дарчих гэсэн. Тэгээ y-гээ хийвлээ харах юм бол эхний хоёр мөр бичигдсэн байна гэсэн. За харин бид нэр энэ y гэдэг матрицынхээ эхний хоёр багныг z гэдэг матриц руу хадгалах гэж байгаа гэж төсөөлөд. Тэгвэл y-ийн эхний хоёр баг шүү дээ. За эсвэл 2 3 дугаар баг гэж болно. 2 3 дугаар баг. 2 дугаар индекстэй 3 дугаар индекстэй багнууд гэсэн. За тэгвэл нүунийг таслал тавиад энд болоод юу гэхээр бүгдийн гэсэн утгатайгаар үлдээгээд 2 3 дугаар баг. За одоо z-ийг хэвлэвэл 4 7 5 8 гэж хэвлэх юм. За одоо тэгвэл бид нэр x гэсэн матрицаасаа зөвхөн 4 7 5 8 гэсэн энэ утгуудаа нэг үйлдэлээр нэг матриц руу хадгалъя. За w гэдэг матриц руу жишээ нь хадгалъя. За x-ийн мөрийн хувьд 1 2 дугаар мөр гэж бид нэр өгсөн. Тэгээд багны хувьд 2 болон 3 дугаар баг. 2 3 дугаар баг. Одоо w матриц болон z матриц адилхан матриц байх хэрэгтэй. За ингэж матрицыг дид матрицуудад хувааж байна. За тэгээд ихэвчлэн матрицын одоо жишээлбэл нэг мөрийн зөвхөн аваад ашиглах юм тохиолдолд шүүрхэн тохиолддог. За жишээлбэл x гэдэг матрицын a нэртэй мөрийг хэвлүүлээ. Тэгвэл эхний мөр хэвлэгдэж байгаа гэсэн. Энэ тохиолдолд бол юу гэхээр биднэрт өвдөл бол вектор хэлбэрээр гарч ирж байгаа гэсэн. Матриц хэлбэрээр гаргаж авъя гэвэл яах вэ? Зарим тохиолдолд бид нэр матрицаар нь ашиглах шаардлага үүсч болдог. Тэгвэл матриц хэлбэрээр яаж гаргах вэ гэхээр энэ дээр нэг аргумент тийг нэмж өгнө гэсэн үг. Энэ дээр юу гэхээр за том t гэж. Том t drop false гэх ийм аргументийг нэмж өгснөөрөө бид нэр энэ том t бол матриц хэлбэртэйгээр гарч байгаа юм data гэсэн юм өгтөл. Энэ доор бол array нөтөл бичигдэж байгаа. За тэгээд x гэдэг матрицаа хин did матриц юм уу did өгөгдөл болохдоо бид нэр зарим нэг логик үйлдэлүүдийг ашиглаж болно. За x-ийн 5-аас их утгуудыг энэ дээр i гэдэг ийм array руу энэ i гэдэг array гарч 6-аас 11 хүртэл.
Тэгээд мөн R дээрх матриц гэдэг бол үндсэндээ маш урт вектор байна гэсэн үг. Жишээлбэл x гэдэг матрицаа буцаагаад бичиж 1-ээс 12 n col тэнцүү 3 гэж. Одоо x-ийг хэвлүүлвэл за юм гарч ирчихлээ. 3 багантай 4 мөртэй юм матрицыг бид нар сая хэвлэлээ. Тэгээ энэ дээрээс харах юм бол юу гэхээр үндсэн энэ байдлаар матрицыг зарлахад 1-р баг нь эхлээд бүглэгдээд 2-р баг нь 3-р баг нь явчихна гэсэн үг. За тэгвэл энэ матрицаа бүгдээрээ by row true гэдэг хүч. Энэ тохиолдолд яах вэ гэж. Тэгвэл x матриц бол эхлээд 1-р мөр, 2-р мөр, 3-р мөр, 4-р мөр гэсэн. Энэ байдлаар бол бүглэгдэж буюу зарлагдаж өгдөг гэсэн үг. Дараагийн үзэх объект бол list байгаа. List гэдэг бол үгээр тодорхой шалгуургүйгээр янз бүрийн төрлийн өгөгдлүүдийг нэг дор хадгалсан жагсаалт байна гэсэн үг. Жишээлбэл x гэдэг листийг бүгдээр зарлж өгье. List гэдэг энэ хүч оператораар зарлана. За 1-р объектыг жишээ нь A random тоонууд. 2-р объектыг B гэдэг объектыг болохоор нэг ирээ болгоч. Letters 3. За 3-р объектыг магадгүй нэг матриц ч юм уу, функц ч юм уу янз бүрийн зүйлүүд байж болно энэ дээр. Матрикс болохоор за 1-ээс 6 n col тэнцүү 3 гэж. Ингээд лист зарлагдлаа гэсэн үг. Одоо x-ийг хэвлүүлэх юм бол за 1-р объект нь A дээр 3 самсргуу тоо дараа нь B объект ABC 3 хэсэг дараа нь матриц 2-ыг харьцах нь 3 гэсэн матриц. Бид нарт ингээд 3 элементтэй нэг лист үүслэх гэсэн. Тэгвэл бид нар энэ элементүүдийг нь дид хэсгүүд болгон яаж задлах вэ? Энэ нь бол вектортэй яг л адилхан гэсэн үг. Эхний хоёр элементийг жишээлбэл хэвлүүлвэл A элемент, B элементтэй хэвлэгдэж байна гэсэн үг. За магадгүй x ганц эхний элемент A гэсэн вектор гарч ирж байна. Хэрвээ энд бол юу гэхээр энэ объектын нэр нь шүү дээ A гэсэн. Тэгвэл бид нар зөвхөн энэ вектор энэ тоонууд нь хэрэгтэй бол яах вэ? Энэ тохиолдолд давхар хаалт дотор ингэснээр зөвхөн энэ тоонуудыг бид нар авч ашиглах боломжтой гэсэн үг. За бид нар мөн долларын тэмдгийг ашиглаад дуудаж болно. X доллар A X доллар B гэх мэтчлэн нэрээр нь дуудаж болно. Мөн адилаа бид нар нэр өгч болно. ABC дээр нэр өгье. Жишээлбэл names x нь тэнцүү c гэдэг оператор вектортай адилхан өгнө. 1-р нь a, 2-р нь address, 3-р нь ингээд нэрлэлж болно. За жишээлбэл x доллар letters. Энэ дээр бас мөн өөрөөр дуудаж болох нь x доллар let гэж шууд дуудчихлаа. Энэ яг адилхан. За зарим тохиолдолд яг үхээр энэ товч хэлбэрээр дуудах төвхтэй байдал үүсдэг. За жишээлбэл харъя. Names x нь тэнцүү c. За энийг өөрчилж letters нэг гэж. Тэгвэл энэ дээр хоёр let гэдэг үгээр эхэлсэн нэрнүүд байхад дуудаж болох нь үгүй. Харъя x доллар let. Энэ тохиолдолд алдаа заах гэсэн үг. За листийн хувьд бүх элементүүд нь адилхан одоо тоон утгатай байгаа листийн жишээ авч үзье. Жишээлбэл y тэнцүү list A тэнцүү 1-ээс 3 B тэнцүү за санамжруу ямар нэгэн norm 3 sin matrix за 1-ээс 6 за өмнөхтэйгээ адилханаар өгчээ. n col тэнцүү 3 гэж. За y-ийн хувьд ийм элементүүд бүгд тоон утгатай элементүүдтэй ийм
лист зарлаж өглөө. Бүгдээрээ 5 утгатай байвал яах вэ гэхээр бид нэр адилхан функцийг бүх элементүүд дээр нь жишээлбэл ашиглаж болно. За энэ бол lapply гэдэг функцийг ашигладаг. За y буюу бидний list тэгээд min дунджийг олж. Тэгвэл 1-р-ийн дундаж, 2-р-ийн дундаж, 3-р-ийн дундаж гэсэн үг. Эсвэл ингээд максимумыг хэвлэж гэсэн үг. List доторх 3 элементийг ингээд тусад нь гаргаж өгч. Тэгвэл нэг дороо яаж гаргах вэ гэвэл list lapply y за жишээлбэл min гэдэг. Тэгвэл ингээд гурвангийн нэг дор гаргаад өгч гэсэн. Эсвэл бүр apply гэж simplified apply гэсэн утгатайгаар apply y min. Гол бас адилхан. Энгийн хэлбэрээр хариуг нь буцааж гаргаж байна гэсэн үг. Бидний дараагийн авч үзэх хэсэг бол data frame гэдэг энэ функцийн талаар ярилцсан. Энэ болохоор бид нар өгөгдлийн анализд ширүүн хэрэглэгддэг юм зүйл байгаа. За жишээлбэл за x гэдэг өгөгдөл нь data frame гэсэн. Энэ фреймийн дотор за янз бүрийн датануудаа хадгална гэсэн үг. За жишээлбэл нөгөө хүйсийг тэмдэглэе. За жишээлбэл email эхний хүнийх нь ч юм уу те дараагийнх нь бас mail дараагийнх нь өмнө дараагийнх нь өмнө гэдэг. За ийм дөрвөн одоо магадгүй хүмүүсийн одоо насуудыг тэмдэглэсэн гэдэг үзэл тавьвал. Энэ дээр age гэж тэмцүү. Бас мөн адилхан C операторыг ашиглана. За энэ дээр насны утгуудыг бичиж өгнө гэсэн. 1-р нь 34 настай, 2-р эрэгтэй 40 настай, 3-р ах нь буюу эмэгтэй, эхний эмэгтэй нь 35 настай, 4-р буюу 2-р ах эмэгтэй 50 настай ч гэдэг. Тэгвэл энэ x гэсэн өгөгдлийн фрейм нь бол эдгээрийг агуулж байгаа. Энэ тохиолдолд эхний энэ баг нь бол тэмдэгт агуулсан нэрүүдийг агуулж байгаа. 2-р нь бол тоон өгөгдөл. Тэгэхээр энэ бол матрицаар ийм одоо холимог өгөгдлийг бол хадгалах боломжгүй учраас энэ data frame бол маш чухал өгөгдлийн анализ хийхэд. Энэ data frame-ийн хувьд бол өгөгдөл зөвхөн баг нь хэлбэрээр хадгалагддаг. За жишээлбэл x доллар хүйс гэдэг юм бол одоо хүйсийг нь зөвхөн зэрэгцүүлээ бичсэн байна. За харин x доллар age ингээ гаргаад ирнэ гэсэн үг. Харин долларын тэмдгийг ашиглаад data frame-ээс мөрөөр нь бичүүлж болдоггүй. Мөрийн хувьд бол туршилт төсвөл хэмжилтийн утгууд, харин багны хувьд бол одоо хувьсгчуудыг хадгалдаг гэсэн үг. За бид нар мөн энэ дөрвөлж хаалтуудыг ашиглаад x гэсэн өгөгдлөөс тухайн одоо багныг хэвлүүлж болно. За эсвэл бүр x гэсэн өгөгдлийн жишээлбэл 1-р багны 1-р элемент гэвэл m энэ тухайн өгөгдөл рүү хандаж болно. Эсвэл age гэсэн өгөгдлийн 1-р хэмжлэн гэдэг элемент бүрлөө ханддаг боломжтой. Тэгээд энэ data frame-ийн хувьд бол мөр бүрийн нэрүүд бол ялгаатай байх хэрэгтэй. Тэгээд маш их өгөгдөлтэй юм data frame-ийн хувьд бол тооцоолол анализыг бол удаашруулах магадлал өндөртэй байдаг. Тэгээд энэ өгөгдлийн фрейм буюу data frame нь нэг лист гэсэн үг. Энэ лист нь бүгд адилхан элементийн тоотой. Жишээлбэл баг нь бүрээрээ яг адилхан төрлийн утгуудыг агуулж байна. Жишээлбэл 1-р энэ хүйс нь бол адилхан тэмдэгт. За энэ бол нэг вектор гэсэн үг. 2-р нь гэх юм бол нас байна гэсэн үг. Энэ бол тоон өгөгдлийг агуулж байна гэсэн үг. Тэгэхээр бид нөгөө lapply, apply гэх мэт функцүүдийг ашиглаад баг нь бүрийн дунджуудыг бодуулах гэх мэтийн үйлдэлүүдийг хийх боломжтой болдог. Тэгвэл бидний энэ data frame x гэсэн data frame-ийн хувьд ямар мөр багнууд нь ямар одоо төрлийн өгөгдлийг агуулж байгаа вэ гэдгийг шалгая гэвэл apply x
класс гэдэг. Тэгэхээр эхнийх нь бол тэмдэгт байна. Дараагийнх нь том хөдлөнө гэж гараад ирж байна. Энэ видеоны сүүлийн хэсэг дээр ярилцах зүйл нь бол хувирах нэг өвдлөөс нөгөөрөө хувирахад жишээлбэл x data frame юм байна. Тэгвэл x data frame-ийг яаж матриц болгох вэ гэж үзье. Тэгвэл as matrix x ингээд заах гэж. Энэ нь бол одоо тэмдэгт төрлийн матриц байна гэсэн үг. Одоо тэгвэл жишээлбэл x-ийг дахиад list руу хувиргаж болно. As list x хүйс 2 дугаарх нь нас гэсэн ийм хоёр листийн элементтэйгээр нэг лист болно гэсэн үг. Тэгээд биокондуктор дээр бид нар бол цааш та хичээл үзэх гэж байгаа. Тэгвэл биокондуктор дээр өвдөл нь бол маш цогц төвөгтэй өвдөл байдаг учраас бид нар заримдаа конверт хийхдээ library-г ашиглана, methods гэдэг library-г ашиглана. За жишээлбэл as x matrix гэдэг. Энэ нь бол илүү одоо түгээмэл ашиглахад зориулагдсан хувилбар байна.